1 2 1 2 1 2. За өдрийн мэнд манайха төвчрөл дунд өнөөдөр нэлээд эрт эхэлж байгаа. Тэгээ өнөөдөр амралтын өдөр болохоор эхэлж гэж бодлоо. Тэгээд саахынхаа ном өвшөө эргчүүлөө солиорж эргчүүлөөг андуурч эргчүүлөө саахынхаа номын өргөнөөс та нарт хүрэх гэж байна. Тэгээд бүгдөө найз нөхдөдөө шеэрлээд ураад тэгээд хүмүүс түгээгээд өгөөрөө тэгээд найз нөхдөдөө ураад өгөөрөө төгжрөл дунд хичээлээ харин тэгж андуурч та. Өнөөдөр нэг яриаг эндээс эхэлчмээр санагтаад түүх юм тэгээд 35 жил өнгөрчлөө 90 он алцуусгал эхэлснээс хойш тэгээд урд нь нэг ингээл бурхан шашин шүтж барьж исэн юм шиг тийм ээ урд нь ингээ бүх юм ингээд яг л юм байсан юм шиг ойлгох хүмүүс их байх юм. Тэгээд би зүгээр 90 оноос өмнө нэг шашингүй үзэл бий болгодог байлаа шүү дээ. Бидний сургуулийн юун дээр хүртэл Марксын нэг шашин бол уурга тархийг хордуулагч хар тамхи моо гэл тий. Ингээ бичсэн. Нөгөө хайртай ард түмэн гэдэг үг юм байна шүү дээ. Шашин бол ард түмнийг хордуулагч хар тамхи моо. Тий. Тэгэхээр энэ би яагаад энийг ярьж эхлэх гээд байгаа гэхээр 90 онд энэ ардсан хувьсгал гарч ирснээс хойш хамгийн том бидэрт ирсэн бас нэг гайхамшигтай бид нар түүх уламжил ёс заншлаа мэдгээс гадна шашин соёлоо ойлгох нэг юм болчихсон. Одоо тэгэл явахтай төрж бодлоо явж байна. 30 хэдэн жил болчихж. Тэг эндээс яриагаа эхэлчмээр санагдаад таны хүүхэд байхад ер нь юу муутай айл хүмүүс ер нь байсан уу? Юу та? Ийм бурхан дахилтай айлууд. Гашаа тэрийг ноо. Ноо. Та хөтөө бүр бод хөтөө манайх шиг самаас зайдуу багаас зайдуу амьдардаг айлтвал юу гүрээд хамгийн юм хотонкод байхгүй. Тэм учраас нэг авсархаа манай аавны жохирол нэг жохоо гонгорватай. Гонгорва гэдэг энэ номынхаа сэжнийхаа номын зурмал өргөдөг газраа нэг жижигхэн тийм одоо нэг харуул хайрцаг юм да. Тэр үлжин гонгорва гэдэг дотор нь судартай ном зам байна. Бурхан дахилна байна. Тэгээд гонгорва гэдэг. Хөдөө бол мэршэр тэр юм арай устаагүй. Тэгтээ аимхай далд одоо нуугаал байж идэг байсан л та. Жишээлбэл одоо бодтой түүх байна. Манай Жамцгийн Бадраагаа хөдөө явж байсан чинь Марцын шарууга зурсан Ленний хөрөг байна гэж зохиомл хөрөг. Ленин багш гээд дуудуулаад тэгдэг байлаа шүү дээ. Тэгээ нэг өвгнэд байж байсан суугаад байж байтлаа. Тэр Ленний хөргийн ард юм нуугаад байгаа юм шиг тийм ойлголт аваатгаж Бадраа. Тэгээ Бадраа ер нь явах гэсэн үл хоног гэдэг. Өвгөнтэй нь хуучилж хоног гэж бодоод. Тэгээд өвгнийг жоохон дөгөөгөөд яриа хөрөө болоод айжууч болж танай авдранд нэг юм байна гэж. Тоглоомор. Тэгвэл чи яаж мэдэн нөхөр мөн гэдэг авдранд ганц монопол гэж арих. За. Тэгээд энэ яс айлын авдранд хэл мэддэг хүнд мөн гэдэг. Нөгөөч Бадраагаа наргиж ингээд. Нөгөө аригтарсаа уугаад ингээд сууж батлал. Саар урс гэж нэг нөгөө. Тэгсэн хамраад огс хийснэ нөгөө Ленний зургийг чинь ингээд татаад гсэн чинь ийм сургууль байна гэлдэг гүйдэг хаалга. Онгойлгосон чинь ард нь морхон дахил махлна. Цөгц мөхц янз бүр юм байж байна. Ингээд эндээс үүдээд хянга Бадраагаа бурхан багш юм гэж шүлэгдсэн байсан юм байна. Тэрэнд нь логсон шарууга ая хийсэн юм байна. Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг готлыг хийсэн нарны ачаах хоймор зархад хиймэр болмоор айлгэр зүтгэх бурхан багш юм гэж. Үгтэй дуу байж. Тэгэхээр тэрийн Ленин багш юм болчихсон. Бурхан багш юм Ленин багш болгоцсон юм тийм байна. Тий. Тэгээд өглөөдийн чи бодоор Ленин гэдэг нэр нь бурхан багш гэж сочил бурхан багш болж. Тийм байна. Тийм доо тэр одоо гонгорватай айлын тэр Ленний хөргөөр далдалсан. Бурхан шүтлэг юм хамгаалсан тэр айлаас үүдээд тэгээ бурхан багш юм гэдэг дуугаан үерээс өгш Ленин багш гэж авч. Хоорондоо тохироод. Тэгэл усан сургаал дотроо бол бурхан багш гэдэг бол хингу хоёр л мэднэ.
ловсон шоргоо бадрага хэлсэн. За би хөөхтэй хахтан тэр Ленин багшиг дуулж алтан медаль авсан байхгүй. Тэр үчинд Ленин нэг л багтдаг байж шүү дээ. Тэ. Ястой нэрэн Маркс ахын хэлдгээр шашин бол ард түмнийг монголч хард тамих мөнгө гэж. Тэгээд бид нар чи тэр яриа тийм ачаалогч болчихлоо. Тэгээ энэ тухай чинь шашингүй үзэл одоо үндэсний үзэл үндэсний өв соёлоо хадгалах Монгол заншлаа авчулдах мэлтгий чинь устгал хийх үйл явцад хүчээр одоо сургууль дээр хөдөөнөөс ирсэн хүүхэд нөгөө юу ч идээгүй үлсэндээ болоо тэр өндөг анхудаа идээд авч ирсэн хүний тухай яриад лохоцгоо ингээд одоо сургууль дараа дууссан шүү дээ тийм ээ. Санкуугийн сургуулиа төгсөөд дараагийн сургуульд нь бол намын төв хорооноос хүн орж ирээд шалгалт өгч байхад нь чи одоо намын Монгол ардын хавьсгалт намын шинэ хүчний сургуульд ороод хөрмөд оруулсан. За энэ сургууль чинь бол одоо доохоцгоо юу зааж ирсэн бэ гэвэл үндэсний үзэлтэй байж болохгүй, шашинтай байж болохгүй, шашингүй үзлийг дэлгэрүүлэх ийм ном руу явуулаад оруулчих тийм үү. Тэгэхээр чи 90 онд чинь одоо тийм шашинтай байсан юм уу гэж асуулаа шүү дээ. Үнэхээр шашингүй үзлийг одоо номлож ирсэн, үндэсний үзлийг бол одоо устгаж ирсэн ийм явдал шүү дээ. Жишээлбэл одоо би л ихэд драмын театрын хөөсгөл залуучуудын эвлийн улс төрийн хичээл гэдэг юм өглөө болгон заадаг. Тэгээд тэр шашингүй үзлийн тухай юм ярьж байгаад ер нь шашин шүтэх хэсэг нь бол хувь хүний одоо өөрийнх нь асуудал болохоос биш хин нэгэн одоо хааж бодог шүтэх хэсгийн заадаг асуудал биш гэж хэлснээсээ болоод ингээд бол тэр улс төрийн хичээлийг заахаас болиосон баггүй намайг. Тийм юм биш одоо хавс 86 тэрнээс өмнө бүр тодорхой шүү дээ. Тэгээ лохоцгойг бол юу гэж ярьсан гэхээр би энэний өмнө шивтер ярьсан тийм ээ. Нөгөө тэр намын шинэ хүчний сургуульд очсон чинь хангамжинд дэслээд өөрөө дасгалгаан гоё болоод хөвсмөштэй 200-ийн цагаан ортой өдөрт 1-2 дугаар хоол иддэг тэр нүггүй байдаг. Нилээн одоо манайс чинь өөрийнхөө эрдэм барь чадлаар хүнд тоогдоод ингээд урагшлаа явчих чинь тийм ээ. Тэгээд өнөөдөр бурхан багшийн ихтүүцэн өдөр юм гин живтэр лохоцгоо ханд хоёр гэж байна. Тэгээд нэмээд хэлэхэд энэ чинь 109 сар гараад 15 болж байгаа юм байна. Шинэ 15-ны өдөр юм шүү дээ өнөөдөр тий. Гадуур зарим хүн мацаг цацаг барьж байгаа болтой янз бүр л болж байгаа болтой байна. Тэгэхээр өнөөдөр яг энэ өнөөдөр ингээд аюун шуггүйгээр дуртай бүр ингээд одоо ихдүүцэн өдөр гэдэг энэ чинь миний сонссоор бол үнэн нь бол бурхан багшийн одоо хий хөлөд ураг бүрэлдсэн өдөр буюу төрсөн өдөр жан чалж одоо амьсгаа хураасан өдөр 3 ижил байдаг учраас их дүүцэн өдөр гэдэг юм гинэ гэж сонссон шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо гандан гэрчлэн тэр үед ямар байлаа тийм үү? Хөнөө тийм үү айсан сүрцэн байсан. Өчнөө нөгөө юу бурхан багшийн дүүцэн өдөр байтугай тэр сургаалыг хүмүүнд таниулж өгсөн хүмүүсийн бүгдийг хядцсан тийм л байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө 90 оны хичээлөний ололт чинь бол маш их хүн цэнийг авчирсан байна шүү дээ гэж хэлж байгаа. Улам сайхан нэг яриа одоо оруулсан байна л да. Би харлаа. Тэгээ энэ ямар одоо аав ээж ч гэсэн нэр онж энэ хүүгээ зөвлөн шим яасан. Ямар мондог тэлгүүн оюун санаатай хүүхдээ. Тийм үү. Энэ мөхөрөч их дайрч байгаа. Энэ дайраас бол яшгил байна зүгээр. Тэгээ манай одоо бидний 90 оны үеийн биднийхний алдааг байх арамшигтай хэлсэн байна. 90 онд ингээд арчил гарчаад бүх юм сайхан болно гэдэг ингээд мөрөөдөл дээрээс явахгүй болохоор ингээд гомдсон. Яг үнэн баггүй. Юунд гомддог юм тийм үү? Тийм. Одоо ингээд харахад хитгэн хүн үлддэг юм байна. Энэ 90 оны үйл хэрэгээс чинь. Тэг ихэнх нь коммунистууд болчих. Ихэнх нь КГБ буюу фэйсвийн одоо зарц болоод толгойлгочод байгаа цаашаа харж байгаа ийм явдал өнөөдрийн эмгэлт дүр зураг харагдаж шүү дээ. Жишээлбэл одоо манай янз бүрийн хүмүүстх ярих тийм үү хөөрхөн сүрдүүрх гэсэн оролдлогод одоо газар авч эхэлж байна тийм ээ. Тийм тэгэхээр би бол энэ улам сайхны дөвлөж байгаа дүгнэлтийг яасан айхтрууд аричнал тийм үү бодтой үнэн хараад байна хүүхд гэхээр зэрэг
одооны энэ манай залуучуудын нэг онцлог болвол тэр бол өстой баярлах ёстой зүйл. Тэр юу гэвэл одоо энэ чинь бүх юм логиктэй шүү дээ. 90 оны энэ өөрчлөлт энэ толгойцолын колоничлоос тавигдаагүй байсан бид хойд солонгосч л байна. Яг л тийм. Тэгэхээр нөгөө интернет фейсмэс одоо юу лээ нөгөө токен мохч үү юм уу бүх Instagram интернет одоо бүхэл мэдээллийн сүлжээнүүд сошиал платформ шүү дээ. Тийм байхгүй. Одоо хятад хаалгамлаа гэдэг, орос хаалгамлаа гэдэг манайх хэдий энэ хоёр дээрэнгүй их гүрний дунд байлаач гэлээ гэсэн энэ интернетийн сүлжээ энэ юмар бол ер нь бол гайгүй байгаад байгаа шүү дээ манайхан чинь. Тэгэхээр энэ дүүгийн залуучууд нь улам сайхны үеийнхэн чинь бол улмалд хэлгүүн болох. Одоо тэгээ дараагийн ерөнхий сайдгаар яах юм гэж тэрийг маш тодорхой хэлсэн байна. Дараагийн ерөнхий сайд дахиад бородвол дахиад тэмцэнэ. Тэгэхээр энэ байнгын одоо анзаарахтай байх, энэ эрхчлөөг хамгаалах, эрхчлөөг үндсэнтэй байх, хүн болгон эрхчлөөтэй байх, тийм үү? Эрхчлөөнийхөө зарчимд үнэнч байх, тэр зарчмаараа хувийн өмчтэй байх, хувийн өмчөнд хэлгүүн баян байх, хүн болгон баян байх боломж тийм үү? Эннийхэн төлөө бол байнга анхаарч, байнга шалгаж, байнга одоо хамгаалж явахгүй болохгүй юм хэллээ тийм ээ. Би ийм том үнцэнтэй юм байна. Тэгэхээр бид хоёрын яриад байгаа нөгөө лох хузгойч бол ястай энэ эрхчлөөний энэ хувийн өмчийн хүн өөрөө нэртэй эзэн байх тийм үү. Энэ шажин бурхан юм хүм шүтдэг эрхэм нээлттэй байх. Монголынхаа соёл өв заншил хэл соёлыг хүндэтгэн хамгаалж байх үйл явцыг бол ерөөсөө байнга хамгаалж тэмцэж явсан гайхамшигтай хүн юм байна гэх юм байвал лохоц гэхдээ цэвэр марксизмаар угжигдсан хүн шүү дээ. Тэгсэн. Тэгэхэд өөртөө төрөмөл өгөгдөл юм байгаад байна шүү. Тэр арвжаа гэж өөрийнх нь одоо өнгө дээдс болсон хөвөл юу лээ хөх дангийнхан билүү тийм удмынхан чинь ер нь боловсралтай аванхайтай аав шорон оронд орсноос хуулаад багтаан зовж унтсан төрөө ялцсан тийм ээ бид. Тэгээ энэ хүн ингэсэн байна. Тэр нөгөө намын шинэ хүчний сургууль Монгол Ардын хувьсгалт намын шинэ хүчний сургуульд ороод за энэ сургуулийг ингээд төгсөх энэ сургууль сурах үйл явц дундаа хэдэн одоо хүнийг их тодорхойд орцсон байна. Түүхэн маш олон үйл явдлуудыг ярьж. Тэгэхээр би заримын дараа хойшлуулж ярий тийм үү. Ер нь гол хэдэн тодорхой эпизодыг өнөөдөр лохозгойхон тухай үргэлжлүүлж ярих учраас ярих гэж бодлоо. Тэгээ яг энэ яриа бол одоо энэ дүүц өдөр мөдөр тийм үү шүтэх эрхчлөөтэй бас уялдаа явчихж байгаа. Тэгээ лохозгой бол тэр сургуульд тэр одоо Монгол Ардын хувьсгалт намын нийгмийн шинэ хүчний сургууль гэдэг нь бол 2 жил болоод төгссөн юм байна. Тэгээд манай чинь 39 онд Улаанбаатарт ирсэн хүн шүү дээ тийм ээ. Тэгээ 39 оноос 40-41 онд бол санхүүгийн техникум сургуультай сураад 41-ээс 42 оноос 44 оны хооронд энэ нийгмийн шинэ хүчний сургуульд орсон. Шинэ хүчний сургууль бол захирал нь Сүрэнжав гэж хүн байж. Сүрэнжав гэдэг Чавсан одоо ерөнхий сайдын орлогч сайд. За Монгол Ардын хувьсгалт намын төвхөн улсын орчны гишүүн. Намын төвхөн нарийн бичгийн дарга юм хариуцлагатай хүн энэ сургуулийн ерөнхий захирал байгаад орлогч захирал нь Давжаев гэж хүн байсан байна. Бүрэтгүн. Тэ бүрэтгүн юм байна. Лохозгой ярьж байна л да. Лохозгой ярьснаар бол Давжаев гэдэг хүн бол бүрэтгүн за манай хойно одоо байгаль нуурын эрг оролцоо төрсэн бүрэтгүн юм аа гэж. Тэгээд Давжаев багш бол захирал бол их хатуу дэг жаягтай зарчимтай хүн байсан. Сургууль намайг бол чинь чанга гарын дор тийм үү. Энэ нөгөө нэг хүмүүжүүлэх хүнийг бий болох гэдгээр хатуу байдаг. Тэгээд тэр нийгмийн одоо хүчний сургуулийн одоо суралцагч нар бол их хатуу дэг жаягаас гадна их юм сурчиж та хөдөө гадаах явна хадлан тарианд явна сонгон монгон хураан хийхгүй ажиллахгүй. Ер нь бол хичээл суугаал үдээс хойш нь бол
тэр ажлаа хаана өглөө нусан тэр ажлаа хийн номоо оцгой хажуугаар хөдөлмөрт одоо их шамдан суралцуулдаг ийм байжээ гэж. Тэгээд энэ сургуульд бол одоо нөгөө алдартай номд тайшрын самсрын гэж хүн хичээл заадаг байж гадаад ямны сайд байсан юм хүн. Тэгээд лохозгоо ярьж байна. Самсрангуй шиг гайхамшигтай, мэдлэгтэй, соёлтой, ярианы хэлбэр галбар загвар одоо өндөр хэмжээний хүн байсангүй миний амьдрал гэж. Тэгээд самсрангуй бол одоо өөрийнхөө лекц ярианы сэдвүүд баригдахгүйгээр тэгээд одоо Чингис хааны үеийн 13 дугаар зууны түүхэн үйл явдлыг нүдэн тархтал одоо бидэнд ярьдаг байсан. Би бол одоо самсрангуй хүнхээр биширдэг байлаа. За энэ бишрэл түүнээс гадна нөгөө дармын төмөр очир гэдэг нанжгаар чинь одоо хичээл авдаг байж. Энэ хүн бол нийгмийн хөгжлийн онол. За тэгээд марксист философи. За тэгээд бол одоо нөгөө марксизмын 3 тулгуур болох марксист философи, түүхэн материализм, диалектик материализм гэдгийг ингээд талаас нь авч ярьж лекцээр ордог хүн байж. За ийм хоёр ланжгарантаа тархиан санагдажээ энэ хүн. Тэгээ нэмээд тэр Самплийн Жалан Аажив гэж хүн хичээл ордог байсан гэж байна. Жалан Аажив бол энэ нийгмийн Монгол Ардын хувьсгалт намын нийгмийн шинэ хүчний сургуулийн анхны төгсөгч юм байна. Тэгээ сургуулаа төгсөөд тэр сургуультай багшаар хэлсэн юм байна. Бас одоо Монгол Ардын хувьсгалт намын төвөрөний устын давчааны гишүүн юуны хариуцлагатай нарын бичгийн дарга ажлын албаны ажлуу за нэг хариуцлагатай нарын бичгийн дарга хийжсэн юм хүн юм байна. Тэгээ Моломж амц гэж хүн байж дэмчгийн Моломж амц гэж хүн одоо 90 он хүртлээсэн. Тэр хүн бол эдийн засгийн талаар одоо лекц яриа хийдэг байж. Нүүн цэдэн пилийн орон солигдох гэдэг Моломж амц. Тэр дөрөв хөрлөгч чинь тийм. Дөрөв хөрлөгч чинь. Тэгээ энэ тухай бол энэ донд ингээд авчуулаад хингаа нөхөж ярьсан байна. Тэгэхээр би зүгээр гол эпизодуудыг яригээд ингээд тоомж авч байгаа юм байна. Тэгээ Будаев гэж хүн хичээл ордог байсан. Будаев гэдэг бол бас одоо буряд хүн. Байгалийн нуурын иргэн буряд хүн. Энэ Будаев гэдэг хүн бол жигтэйхэн мэдлэгтэй хүн байсан. Ялангуяа гадаад харилцааны хичээлээр ордог байсан. Маш их сонирхолтой хичээлээ их сонсдог байсан энэ хүн. За Будаев багш бол одоо ингээд шалгалтын одоо хичээлийн үйл явцад бол дүн их чанга бошгол дуул онц тавьчихдаг. За яг шалгалт авахаар зэрэг онц тавьдгүй байл, голдуу онц тавьдгүй юм байж. Шалгалт авахаар айхгүй байдаг. За тэгээд бас хажууд нь тэр Будаеваас гадна Тооми багш нэг хүн байсан байна. Тэр тэр Тооми багш нь хэн Цэдэнжав гэдэг хүн гэж. За Цэдэнжав гэдэг хүн бол үнэхээр гатуу багш байсан. Чанга хүн байсан, Тооми хичээл ордог хүн байлаа. Тэгээд ер нь олигтой дүн тавьдаг, дандаа муу тавьдаг. Тэгээ Болохоо Цэдэнжав гэж очтой. Болохоо Цэдэнжав багш ирлээ, Болохоо Цэдэнжав гэдэг байж. Тэгээд ер нь босод багшаас илүү Болохоо Цэдэнжавын хичээлийг илүү анзаарч одоо ангийнх нь хүүхдүүдийн анзаарч хоорондоо ингээд одоо өгч авалцах мэдлэгтэй болж авдаг гэж. Тэгээд Болохоо Цэдэнжавын хичээл дээр болжлог бол их давтаад ирэхээр зөв онцлог голдоо авчдаг байж. Тий. Энэ Цэдэнжав гэдэг хүн ийм мундаг багш байсан. Ийм олон багш нараар их 2 жилийн хугацаанд хичээл заадаг байсан. Өдөр шөнөгүй хичээлээ үздэг байлаа, хичээдэг байлаа. Тийм учраас толгой бол нэлээд сэргийг болж авсан юм аа. Миний их лохоцгоо ярьж байна. Лохоцгоо ангид одоо 2 хавалттай нөхөр. Тэр нь 2 казах. Хормитвек хин 2. Телеха гэдэг байна. Тэр 2 их сонин гинэ. Багш нарыг ярьж байхад ингээд бостой адилхан ингээд анзаараад чимээг чагнаас угаад бичдэгчгүй юм байна. Чагнаас угаад бичдэг. Тэгээд ерөөсөө элдв ном уншихгүй шалгалт болохоор яг багш нарын ярьсан ба бөөгүй цэг тасгүй ширийг ярьцдаг. Ийм онцгой чадвартай 2 хүн байлаа гэж. Тэгээд тийм учраас нэг нь бол аймгийн дарга марга хийсэн сүүлдээ энэ одоо энэ намын дээд сургууль энэ өөрийнхөө сурч байсан сургууль чинь яв сургууль намын дээд сургууль болсон юм шүү дээ. Одоо төвлөрөө актив. Тэрний захирлыг олон жил Хормитхан тий. Хормитвек. Тэгээд Телехан гэдэг нь бол бас сөрхий тондгойтой хүн байсан барилга ийм яамны сайд олон жил хийсэн юм байна. Тэр Хормитвекийн чинь нэг онгой байдаг шүү дээ.
багш нар энэ төр оюутнууд архиугаад хэл амдаараад болж өгөхгүй байсан. Нөхдүүдөө шаарнар тануудад архиудаа тааруулж байгаа чи нэг удаа хугацаанд бол нэг хүн 3 удаа 3 жил угаа зогсож байгаа ч гэсэн. Тэгээд антаруудын та нар нэг удаа хугацаанд 3 жил угаа зогсож болдгүй юм даа. Өөрөө бол арх сайн өөрөө архиугаад 2 жил ханах оочгаад өдөө төв хороо дээр хуралдаад айгүй өнөртөн шүү гэж хэлсэн. Тийм нөхөр байсан юм бил. За тэгээ Хормитбек одоо Дэлхан хоёр бол ийм. За сургуулийн үйл явц бол ийм одоо мундаг багш нараа би хичээл намаа одоо заалгадаг байсан юм гэж. За тэгээд нэг бас сонин үйл явдал өөрийнх нь амьдрал тийм уянгийн гэх юм уу бас хүний амьдрал тохиолдсон их шиглэнтэй үйл явдал болсон юм байна. Энэ олон сайхан багш нараа хичээлээ заалгаад сургууль төгсөж байгаа нөгөө нийгмийн Монгол Ардын Хувьсгалын нийгмийн шинэ хүчний сургууль гэдгийг төгсөх болно. Тэгээд төгсөөд дандаа хөдөө хуваарлагдаж хүмүүс. Нөгөө оюутан боловчууд нь. Тэгээд ингээд хөдөө хуваарлагдаад явах болсон чинь манер маргааш одоо хуваараа сонсон гэдэг байж байсан. Өөрөө хаашаа хавлахаа мэдэхгүй байж. Тэгээд санаа нь бол нутгаар бодж байсан юм гэж. Тэгээд байж байсан чинь нөгөө оюутныхаа байранд байж нөгөө хавьсны өстэй өрөөндөө сууж байж. Тэгсэн чинь тэд нартай хамт сурч байсныг эмэгтэй ороод ирж гэнэ. Нөгөө эмэгтэй орж ирээд ингээ хүн гэж байсан. Үгүй яагаад ингээ ганцаараа ингээ байж байгаа юм гэж. Би одоо хүн амттай адилхан одоо очих айл хонор хийнэ тэр бишг дэлгүүр хоршооч байхгүй авах юм байхгүй гэдэг хуваараа сонсоод тэгэл хаана явгын тэр нөө явна даа гэдэг ингээ бодож сууж байгаа. Тэгээд ойр зураг имраад хоёлаа хуучлаад энерги өгрөөд байж байсан. Нөгөө эмэгтэй юу болсон юм бөмбөг гинтгэнгүй болоод чи одоо ганцаараа ингээ үнэгэлж ганцаараа ингээ яж хаад тэр манайд очил яасан бэ? Манайд оч манайх ойрхон байгаа штэ. Гэж. Тэг ингэж яхад манайд очиод чи манайд оч гэдэг. Тэгээд за тэгээд очижээ. Очихоор болж. Тэгээд тэр бүсгүй зайл бол нөхөр нь бас сүрхий мэдлэг чадвартай тэр үед нэг яамны сайд хүн байсан юм байна. Тэгээд нөхөр нь өнгөрч юм байна л да зайл бол. Тийм хүн байсан гэж одоо оюутнууд бид нар бүгдээрээ мэддэг байсан. Тэгээд одоо бүсгүй хүн хэлж байд хад чинь гэж одоо хоёулаа цуг яваад болохаад гэрт нөччөө одоо ингээд гоё туулгалын одоо усны сайхан үнэр хангалаа чиг хангалаа тэгээд одоо жаргаж байгаа нарны туяа гэрэлтээд ингээд битэр хойч уурууд явсаар байгаа гэрт нөчлөө. Тэгээд гэрт нөчсөн чинь сайхан хоол хийж өглөө хоол идлээ би бас энэ чи 90 хөнгөө айл юм байна зайлвал тэгээд одоо мод юм хагалж өгөөд бас туслах юм хийж өгөөд ингээд нэлээ оройч батгах юм хойчлаа. Тэгээ орой байрлуугаа явах гэсэн чинь одоо байрлуугаа одоо оройтлоо одоо нэгтээ хоноол явахгүй тэгээд хонжээ. За маргааш нь хоёулаа хонцгоод нөгөө хоёулаа сургуулаа төгсөж байгаа юм чинь хуваараа сонсох гээд очижээ. Яваад ч нөгөө давжаа гэдэг захиалсан лоо хоолгоод их сайн юм байна л да. Өө та нар хараач энэ чинь одоо 92 гэж байна энэ чинь одоо манай сургуулиас одоо гэр бүл одоо хоёр хос төрлөө шүү тамна гэдэг явуулаад алгачаад бас ичээсэн гинэ. Тэгээд одоо ингээ байж итлээ. Чи наашрлаа хол гэж дуудаад. Тэгээ чи ч гэсэн наашр гэдэг нэг скутэн цуг оруулаад. Тэгээ уцаар яриад байх юм. Тэгээд би лоо холгоо тааж энэ хойсон маршалтай яриад байна. Үу эсвэл энэ сургуулийн захирал сүрэн жавтай яриад байна гэж үтлээ таасан байна гинэ. Тэгээ яриагаад басгаа. За чамд баяр хүргэе. Бид нар чамд одоо Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт намын хороонд хуваарлаа. За чи тэнд бол одоо Улаанбаатар хотын намын хорооны одоо суртлын хэлтсийн дараагаар ингэ ажиллана нөхөр. За шууд. Зөөгч. За ингээд одоо ингээд баяр хүргэе гараа ирж байна. За баярлалаа гэдэг. Тэгээд ажилдаа ороод явж байсан 1944 он гэж байна. 44 оны 6 дугаар сард ажилдаа орлоо Улаанбаатар хотын намын хороо. Улаанбаатар хотын намын хороо. Одоо нэг тухайд сарнатай байсан гэж яриад тэндэл байсан юм биш үү? Суур ханх тэндээсээ л тэгээд яасан юм байна. За тэгээд тэнд ажиллаад намын хороонд ажилд ороо байж өтлөл гэнтхэн бүр 3 сарын дараа 44 оныхоо 9 сард нь Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо руу чамайг татнаа. За. Намайгч. Яргахад татсан чинь Чавилсан маршалын одоо санаа ажиллагад ушаалаар болвол
лектрийн холбоо Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны дэрэгт лектрийн товчоо гэж холбоо гэж юм байгуулжээ. За. За энэ лектрийн товчооны одоо илтгэгчээр Тийм ээ. суртлах хуулагчаар одоо чи ингээд очино. За ингээд ажиллаа амжилт хүсье гэж. За лектрийн товчоонд очижээ. Лектрийн товчоонд очисон чинь удирдах байгаа дарга нь лодо домгоо байна. За. Тэ ойлоо нэг нутгаа. Тийм лодо домгоо галтах үү? Тий. Тэгэл лодо домгоо бол одоо ерхүү хотод боловсрол эзэмшээд сургууль төгсөөд ирсэн одоо жижигсэн залуу одоо чадaltaй ястай хүн тал ястай юм хүн. Ангаас хүртэл хоолго мэдээж нөгөө марксизм ленинизм аал түгээн үндэсний үзэлтэй байж болохгүй, шашин шүтлэгтэй байж болохгүй. Одоо жинхэнэ цэвэр ариун коммунист социалист хүн байна. Тийм ээ. Тэгээ энэ үнд бол хүмүүс их дургүй байгаа. Ард нийтээр их дургүй байгаа. Тэгэхээр тэр ард нийтийн толгойг л одоо тэр шашин гэдэг хар тамхинаас нааш нэргүүлэх тийм үү. Тэгээ нийтээрээ сайхан амьдрах ирээдүйд социализм коммунизмыг бүрэн дүүрэн байгуулах. Ер нь одоо өвч төгс социалист хүн гэж ямар хүнийг хэлдэг юм тийм үү? Тэгээ марксист хүн гэж ямар хүнийг хэлдэг? Ер нь марксизм гэж юу, ленинизм гэж юу? Яваандаа байн байсаар бүх дэлхийг бүрхэх октябрь гэлээ хичээл юм боллоо гэдэг энэ суртлах болгоо ингээд хийх. Бүр одоо нэлээд боочц одоо лектор хийн. Тэгээд лекторын төвчөөний хүмүүс өнөө хэлэх ярих бүх юм ингэж бэлдээд тэгээд очоогоор хилцдэг байж. За энэ чиглэлээр ажиллахгүй, энийг одоо хондоо нь одоо энийг ажиллахгүй гэдэг ингээд жилээ явдаг байж. За ингээд лекторын төвчөөнд ажиллаж байгаа хугацаанд хоёр одоо том үйл явдал болсон. Нэг нь бол Читрал одоо тунгалаг тамар армана бичсэн. Тэгээд армана бичиж явах явцдаа хуулгаасаа гадна одоо ингээд тэр дотор болж байгаа үйл явдлууд 20 дугаар зууны одоо ихэнх үед болж байгаа үйл явдлууд Монгол хүний амьдрал ах уу тэр цаг яаж өөрчлөгдөжсэн тэр цаг үедээ яаж зөрчилдөж байсан тийм үү. Тэгээд ихтгэл баян гал хөрөнгөцсөн усуд байгаа шүү тийм ээ. Тэгээд энэ арманыг одоо бичлцэх үйл явцад тэд нар оролцсон гинэ. Зөө. Тэгээ одоо ингээд сар болоод нөгөө хулгийнхаа завсраар ингээд ороо утсуугаад нөгөө арманыхаа хэсгүүдийг лодо домгоо шиг танилцуулна. Тэгээд тэр олон хүний санаануудыг авсан байна лодо домгоо. Ухаантай хүн биш тийм ээ. Ухаантай хүн байж. Ухаантай. Тэгээд энэ арман бол бичигдэд дууссан юм аа. Энэ арманыг бол одоо шоолгүй дөлгөөн донд зөвөрлөх үйс. Бараг тэрнээс давсан. Ер нь бол Монголын үргэлжилсэн үгийн утга зохиолын одоо үргэлжилсэн үгийн түүхэнд бол энэ тунгалаг тамрын зиндаанд хүрэхээ тэр цаг үеийн наталж харуулсан тийм бүтээлүүд нь баг гарааг усхуу ховор гарсан юм аа гэж хэмгүй лоохож өөрөө үнэлсэн байна. Тэгээд санаандгүй би энэ яг энэ дээр манадад байгаа энэ 100-ны манлаар энэ яг их ховл урн байгаа юм л да. Засаагүй. Өнөө кино манад орохдоо юу яагаад ховл урн надад манай лодо домбоо хөөхтүүд над төгсөн. Энэ хоёрыг одоо би унших юм гээл тийм бодоод асуудаг. Энэ шин нөө түгээ яг анхных нь бол ойрог хөлбөрнтэй. Ойрог хөлбөр энийг унших гэж бодоод байж байгаа. За тэгээд тэрнээс гадна нэг том үйл явдал болсны үг бол Бямбын Эренчин гэж асуух докторийн одоо зохиолоор цогтаж кино хийсэн. За яг тэр үед хийсэн юм байна. Зогтоож тийм баг. За ингээд зогтоож киног хийхэд бол би одоо тэр нөгөө гол дүрийн бүтээсэн хэнгва цагаан цагмидгаа нөгөө сүрхий гүнж тоглодог чичлэн хэн зовжлмаа энэ тэрийг бол тэгэхэд харлаа яагаад харсан бэ гэвэл манай лекторийн авчаа бол Монгол Ардын хувьсгалт намын байранд нүүжирээ байж байсан яг бидний эсрэг хаалганд нөгөө Сэдэн бол гэдэг хүн сууж байсан гэж. За. Тэгээ Сэдэн балтайгаа уулзааг байна шүү дээ тийм ээ. Тэгээ Сэдэн балтайгаа уулзахаас өмнө манай Чой сонготой уулзсан байлээ. Тэр нь одоо би ярина. За. Тэгээд яг чанга миний бидний эсрэг хаалганд одоо Сэдэн бол гэдэг хүн суудаг байлаа. Тэгээд Сэдэн бол дээр бол хөдөө гадааны дарга биш таатараас шилдэг сонгодог ч юм уу жүжигчин дуучин ер нь ховор хүмүүс л тэргээр ирж гардаг. Тэгэхэд би анх одоо цогцломаа гэж гайхамшигтай сайхан дуурийн дуучин
Үсгэлэнтэй гоо сайхан бүсгээр одоо тэнд харж байлаа. Тэгээд тэр үед одоо хэдэн бол даргаыг одоо антай үлтэй болоогүй байсан ихнэр хөөхд авахгүй байх тамаахтаа гал манай чи Монголын ард түмэн чи биеэндээ хайртай учраас тэгж их ярьдаг байлаа. Тэгээд одоо цогцлмаагаад суух юм хинч гэдэг нэг цуу яриа хав яриа гардаг л байсан. Тэр нь бол бодиттой амьдрал дээр биелэгдээгүй зүгээр гайхамшигтай хоёр авьяастай хүнийг тэгэхэд би харсан. За зогтойж гэдэг бол тэгээд хингуй үнэхээр өргөн мэдлэгтэй юм аа лоо. Зогтойж гэдэг бол хон чинь бол тэгээд маш товчхон түүхийг энд ялцсан 17 дугаар зуунд одоо Монголын одоо жинхэнэ соёныг ярилгах яруу найрагч одоо зогтойж гэдэг хүн бол жинхэнэ их оронч эр зэргийн одоо дээд хэм хэмжээг харуулсан энэ улс үндэстэн тусгай тогтнол ямар байдгийг гэдгийг харуулсан ийм ланжгаар хүн шүү дээ. Ямар сайн Далай ламын эсрэг зогсож чадчих гэж. Тэгээд за ийм хоёр том үйл явдал болсон. Нэг нь Монголын хамгийн нэг нь зогтойж кино хийж байсан гэж. Ингэж одоо манай лохоцгоо бол ярьсан. За тэгээд лектрийн одоо товчооныхны хамгийн гол яриа юу гэвэл хамгийн гол одоо хүмүүсийн оюун санаанд тэр үед ч одоо тийм л байсан энэ дээр яг бичснээр нь би хэлье гэж бодлоо. Капитализм бол ер нь цаашид хөгжих ирээдүй байхгүй нийгэм юм. Энэ нийгэм өөрийн хөгжих бүх боловсроогоо шавхаад дууссан хүн төрөлхтөн удахгүй бүгдээрээ коммунист нийгэмд шилжин орно. Англи, Америк, Япон зэрэг томоохон хөрөнгөтөн орнуудад коммунист намууд ажиллаж байна. Тэд нар өөрийн орны ард түмний тэмцлийг удирдах социалист хувьсгалыг ялуулнаа. Орон бүрт коммунизмын улаан туг мандах цаг ойрхон байна. Орон бүхний пролетар нэгдэж дэлхийн социалист хувьсгалыг ядалтанд хүргэн хүн төрөлхтний гэрэлт ирээдүй бол коммунист нийгэм юм аа гэдэг ийм том сурчлагаа бол одоо тэр одоо хингуагаар лодоо дамбаагаар талбайлсан лектор төв тий лектор төв гэж шүү дээ тийм ээ. Тэр лектор төвийн гол сурчлагаа байлаа. За тэгээд ажил төрийн яам тамгын газруудад улс төрийн дугуйлан байгуулад энэ улс төрийн дугуйлан бол 90 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан шүү дээ гэж лохоцгоо маань ярьсан байна. За тэгээд бол одоо тэр үед нэг дайны жил болж байсан. Тий. Тэгэл одоо зөвлөлт холбоо тусдал хамаг байдаг юм аа морь мал одоо нэхий хөөр юу гэдгийг тэр юм аа хойш нь зөөдөг тусалдаг байж гэж тийм ээ. Тэгээд тэр дайны жилүүдэд болохоор зэрэг одоо нөгөө зөвлөлт холбоо тулсч одоо манай улсыг харж хандах нь байтугай манай улсад одоо импортоор бараа экспорт импортын бараа оруулж өгдөг байсан чадлын үрхээ барьж. Тэгэнгүүт 1941-өөс 42 онд бол Монгол Ардын хувьсгалтын бүгд хурлууд удаа дараалан хуралдахдаа эдийн засгийн одоо яаж авах энэ дайны үеийн нөхцөлд одоо эдийн засгийг яаж авах вэ гэдэг асуудал яригдаад тэгээд энэ дунд бол одоо нөгөө өргөн хэрэгцээний бараа энэ төр чинь бол өөрсдөө хийхгүй байгааг болсон юм байна. Энд нэг тийм гоё монголчууд бас юм хийж чаддгийн шүү гэсэн нэг тийм бодит үйл явдлыг лохоцгоо ярьсан байна. Тэгээ тэр яасан гэхээр гар өдрийн дээд зөвлөл гэдгийг байгуулж аваад тэгээ тэрний дараагаар нь бол дэмчиг гэдэг хүнийг томлоод за энэ дэмчиг байх юм хийсэн гинэ. Дэмчиг байвал их аж ахуйч тийм тэгээд анх одоо тэр орцгоон гэдгийг байгуулсан байна шүү. Тэгээд гоц хийдэг, гар үйлдвэр хийдэг, өөрсдөө юм хийгээд эхэлдэг тиймнүүд бий болгож. Тэгээ гадна татнаас одоо янз бүрийн одоо төмөр шил толийг хийхээр тийм машин техник өсөөрхөн хөдөлж аваад оруулж ирээд эргэлтэнд оруулаад дэмжих бай. Бүр шил тол мал хүртэл өөрсдөө хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээд энэ гол бол лохоцгоо бид нар юм хийвч чаддгийн юм хаа. Тийм ээ. Одоо хоёр том хөршил байна. Тэрэнд ингээд хамааралтай хуяатай байж болдгүй маа гэсэн санаа энэ яриад байгаа байхгүй юу. Энэ дэмжихгүй бол үнэхээр мундаг хүн байж гэж. Тэгээ нөгөө ховц үйлдвэрлэлд байж л дээ. Бэрчөө хийж одоо дараагийн ховцсон хийх ийм жижигхэн тийм одоо ховцны үйлдвэрлэл ойлын цех байгуул. Тэгсэн нөгөөх нь ардмэр гэж мэдхгүй. Хүний өндөр нам одоо тиймийг мэдхгүй байж. Мэдхгүй тэгээ бүгдийг л ажиллах хийчихдэг. Тэгээ нөгөөх нь аваад монголчууд усан
өмсөд тааруулан maaруулан чадахгүй эсвэл зарим нь томцсон зарим нь багцсан гэдэг хөгийн юм болдог гэсэн нэ. Тэгээд тэр үед доогоожгаа тэрийг хараад энэ яадаг гэдэг энийг яах вэ гэж бодоод байсан. Манай 50-аад оны үед өрмийн явсан бэ. Өрмөнд очиод манай хүн өрмөний хувцсан моцны үйлдвэрийг харах нь тодорхой одоо хүний биеийн харьцаа пропорцон таарсан аризмер гэж юм байд юм байна гэд. Тэрүүнийг авцраад өгчээ. Ийм аризмер 48 50 50 гэж байд юм байна. Хүний бие хаан таарснаар хүн болгоныг судлахгүй шүү дээ. Тийм ээ. Гэхдээ ер нь хүний биологийн өндөр намыг судлаад өндөрт юм байдаг юм байна, намханд юм байдаг юм байна гэдэг дэнчихгүй төгч. Дэнчихгүй олзуурхад өгч яг тэргүй нэрэлж. Тэгээ хамгийн анхны 48 аризмерийн госчон бичгийг би өөрөө худалдаж авч байлаа. За. Доохоц гоё ярьж. Битүүн байсан. Тийм. Тэгээд одоо энэ хин тэгээд тэр аризмераас ахуулаад түрүү ярьлаа тийм ээ жишээл тойл хийдэг байсан төмөр идлүүд хадаас энэ тэрийг бол төрлөөр нь хийдэг болсон гинэ. За ингээд бол дэмжихгүй бол одоо баг одоо нөө хожгоо үлэн зөв болж харж шин тийм ээ. Энэ бие даах чадвар байна. Бие даах чадварыг зөвөр хийсэн байгаа хожгоо одооныхор бол менежмент маркетинг сайтай хүн байна да дэмжихгүй гэж. Тийм байна. Тэгэхээр хожгоо өөрийнх нь ханддаг хандлага өөрийнх нь үзэл санаа тийм ээ амьдралаа авчих арга чаргыг дэмжихгүй тай их давчиж ирсэн баг. Явцаа байж тээ. За тэрний дараа залгаад бас Монголд ийм хүмүүс байдаг юм шүү гэдгийг харуулсан байгаа байхгүй. Юу гэвэл за Баваад орж гэдэг хүнийг одоо сайд болгоод гисэн аж үйлдвэрийн яа байгуулдаг. За өнөөх чинь аж үйлдвэр зүйлэх юм орж штэ. Тийм байна. Тэгээ аж үйлдвэрийн яам байгуулаад сайдаар нь Баваад орж гэж хүнийг томлоод за Баваад орж гэдэг хүн бол бас айхтар хөдөлгөөнтэй сүрхийн сэтгэлгээтэй хүн байсан. Дэмжихгүй байна одоо ажлыг дэмжиж ингээд аваад явдаг ийм хүн байсан. За өмнө нь бол аймгийн дарга хүн байсан юм аа гэж. За их дайчин чадвартай хүн байсан юм аа энэ хүн бол. За ингээд Монгол улсын хөгжилд бол асар их одоо дайны одоо хүн дэмжлүүд юу авсан юм гэж. За тэгээд манай Чойл сунгуйтайгаа одоо анхудаа уулзчаа. За Чойл сунгуйтайгаа доохозгоо ягаад анхудаа уулзсан бэ гэвэл лектрийн төвчөөний одоо ажлын төлөвлөгөө өгч юм гаргаад суртлах хуулгын төлөвлөгөө өгч юм нарийн юм гаргаад чи энийг одоо Маршал Чойсонд өөрөө танилцуул гэдэг. Энийг чи авч явах юм учраас гэдэг. Ингээ оруулж хэрэг базарын шинэнд яваа. За тэгээд одоо нөө хин Маршал Чойсонд орж тэ. Тэгээд тэрийг доогоо зурх гоё дүрсэлж ярьж. Орсон нэг том өрөөтэй юм байна зайлуул гэдэг. Ороод орсон чинь нэг том ширээний ард жижигхэн хүн сууж байна. Тэр нэг Чойс Маршал байна. Ард нь Ленин Скватрахын зураг өөр юу ч байхгүй. Тэгээд тэр том ширээс наашаа автоо нэг олон өнгийн давуугаар бүрсэн ширээ байна гэж. Тэгсэн Чойс сонгоод би ч ороод одоо том Маршал хүн чинь юм болоо гэж одоо жоохон сүрдэх маяг л орж байлаа. Тэгтэл Чойс сонгоо хан босч ирээд за чи суу чамайг хэн явуулав? Чамайг одоо ширэн дэв явуулсан уу гэж байна. Тийм ээ л гэж. За тийм байдгаа за суу чамайг хэн гэдэг үү гэж. За лоох уус гэдэг. За чи ямар учир жавцтай юм бэ лектрийн давчаад ингэдэг би анханасаа одоо ингээд сургууль соёл дамжаад ийм болоод ингээд ирсэн. Одоо ингээд нийслэлийн Улаанбаатар хотын намын хорооны суртлын элчийн дараагаар ажиллаж байгаа. Тэгээд эндээсээ дэвжээд одоо лектрийн давчаад ажиллаж байгаа. Таны санаач бас лектрийн давчаад ажиллаж байна. За манай лектрийн давчаад ийм чиглэлийн ажил хийж байгаа. За чи тайван наашаа суугаад чи суугаад наад төлөвлөгөөгөө чи 90 дараатай яар сандралгүй сайхан тайлбарлах гэж. Тэгээд өөрөө жоохон сандарч ясан сандрал тавьдасаа хийж одоо нэг гэдэг нь хойд ингэ хүмүүсийн одоо ажраадлын цаашрахад нь яах ёстой марксизм ленинизм гэдэг юу ойлгуулна гэж бүгдийг ярьжээ. Тэгсэн чинь яривал дуусгүй за ойлголоо чи одоо их сайн байна. Тэгээд их сайн ажиллаараа одоо бидний явуулж байгаа энэ бодлого энтрийг бол маш сайн сурталчлах хэрэгтэй шүү нөхөр минь гэж заал гэж. За ингээд танаа дараагаар одоодоо ажиллаж байгаа тийм би гэсэн тийм. За наад хүн чинь утга зохиол уран зохиол оролдоо суучих юм гэж. Тэгээ суучих мэдхгүй шүү гэдэг шиг гинэ. За ийм юм болоод дуусчээ. Тэгээд Маршалтай бол нэг л удаа уулзсан. За хоёр дахь нь бол Маршлаас одоо Маршлыг сүүлчийн замд хагацал хийх ажил байсан. Тэрний үг бол би одоо 1950 онд хойшоогоо коммунистийн дээд сургуульд яваад
тэнд сурч байсан чинь 1952 онд бол Маршал Жойвсон амьсгаа хураасан. За энэ явдал бол хойно одоо мис цуслын ширээн дээр яваад ингээд дууссан гэж. Тэгээд нөгөө Жойвсон гिचэн одоо ингээд бурхан амьсгаа хураасныхан дараа Монгол нутаг руу явахад ажиллагаа зохион байгуулагдаад зөвлөлүүдийн танхимын одоо багнат танхим гэдэгт зөвлөлт холбоот улсын коммунист намын удирдлагууд одоо тэр Жойвсонгийн шаналтай салах ёсгийн төсөөлцийн донд нүдэх үйл явдал болсон. Тэрэнд нь би одоо хүндэт харуулаар зогсож байлаа. Өө ямар сони. Тэгээ хүндэт харуулаар зогсоод наашаа одоо Москвагаас Ярославын одоо вокзал дээрээс Монгол руу өдөх тийм ёслол бол богоонд хийгээд тэгээ ингээ хөдөлгөлт нь тэнд байсан хүмүүс буюу ялангуяа Монгол оюутнууд бол тэр богооныг үнсээд үдчихсэн гэж. Зөө. За ингээд бол Жойвсон одоо хамгийн сүүлчийн замд Монгол руу нүдлээ. За Жойвсонгүй хувьд манайд бас тийм бас бодолтой байдаг үе юм байна. Тэ улс төрийн одоо маш буруу бодлого барьж тэ одоо олон хүний хядсан, олон хүний хэлбэгдүүлсэн, олон хүний амьдралын замаар нь явах боломжийг хаасан их нүгэлтэй үйлдэл хийсэн боловч одоо тэр үед Жойвсонгоос салах ихэд нулим сумгаагүй ойлаагүй одоо насан турш байгаагүй юм шүү. Энэ бол одоо нөгөө нэг хүнийг дахин шүтгэх одоо үйлдэл л бэрч байх гэж боддог. Би хувьдаа өөрөө бол одоо Жойвсонгийн тухай бодохдоо үнэхээр байж боломгүй одоо нүгэлтэй үйл явдал хийсэн үнэн. Гэхдээ Жойвсонд нэг ганцхан юм бий. Тэр нь юу гэвэл энэ хойд урд хоёр одоо дээрэнгүй их гүрний бодлого донд энэ улсыг одоо алдчихгүй, алга болгочихгүй авч явах тийм үйл явдлыг бол эрг зориг гаргаж, уян гатан хандаж, тусгай тогтнолыг авч үлдсэн үйл явдал. Ягаад гэвэл дагаар орно гэдэг асуудлыг эрс эсэргүүцэж зөвшөөрөхгүй байсан явдал гэж юм л да манайд. Энэ бол энэ хүний одоо нэг зөвтгөх буюу ер нь бас нэг тухайн цаг үед улс үндэстний авч явах өөр одоо арга зам бол байгаагүй юм байна гэж би бол ингэж харсан гэж. Тэгж харсныгаа яг ярианы төгсгөл рүү яваад ирэхэд зэрэг нөгөө Титэн бал руугаа орох байх гэж би бодож байгаа. Тэгээд Жойвсон одоо бүгд хурлуудад хэд хэдэн одоо тэр бүгд хурлд нь одоо өнгөрөхөөсөн байна. Сууж үтсэн юм байна. Сууж исэн байна. Тэрэн дээр бол манайд ер нь тийм гажуу буруу юм ярьж байгаагүй, ярьж байхыг хараагүй. Ягаад гэвэл өөрөө нөгөө их гэмшдэг байсан байх. Тэгээд тэр одоо олон хүн алж шатсан та. Тэрэнд их гэмшдэг байсан биз. Тэгэхээр зэрэг тэр хурлуудаар хэлдэг байж. Энэ нам гэдэг бол одоо идэвхтэй хүмүүсийн бөөгнөрл. За энэ нам гэдэг бол нийгмийн өдөрт хүмүүрхтэй улс төрийн одоо юм байгууллага. Тэгэхээр энэ улс төрийн байгууллага гэж юм бол дотроо их нээлттэй ялангуяа шүүмжлэлийг бол их сонсдог байх учиртай юм шүү гэж хэлдэг байлаа гэж. Ялангуяа яагаад тэгдэг вэ шин Жойвсон Цэдэн бол хоёр бүхнийг мэдэх алга шаардлага байхгүй шүү. Тийм учраас энэ намын одоо гişүүд бүгд энэ Жойвсон Цэдэн бол тэгээд тэр удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүс нь яаж ажиллаж байна? Ямар алдаа гаргаж байна? Ямар гажуу арга шингээж байна? Тэр болгоныг одоо ингээд нээлттэй хэлж шүүмжилж тийм үү? Дотоод одоо намын дотоод шүүмжил байхгүйгээр бол энэ улс төрийн бол эрүүл сарвал явахгүй юм байна шүү гэдгийг баян ярьдаг байсан юм байна. Манай тэрэн дээр нь манай сууж байсан гэж ярьж байгаа юм. За маш зарцмын одоо шүүмжлэлийг бол баян тавьж явах хэрэгтэй. Тийм ажил явагдахгүй байна шүү гэж хэлдэг байж. Тэгээ тэр үед нөгөө нэг хүний дахин шүтэх үйл явдал чинь газар авсан байсан учраас ч тэр юм хүмүүс Жойвсон долгиондог байж. Тэгээ тэрнээс их залхацсан. Тэр долгионоор жоохон дурггүй дөө. Тэгэл хов жив зөөх тийм явдал маш дурггүй. Тэгээ тэрийгэ хүлээж авахтаа чи тийм байна чи буруу ярьж байгаа чи хов зойж байна чи долгион жин гэж хэлдэггүй гинэ. Ганц хүүгээр хэлдэг. Бүгдийг сонсож байгаа. Чорт.
шортл гэж байсан байна л да. Тэгэхээр манер ер нь бол ноо хулгайн дүнсэлж ингээ харахлаар манер ингээ бодтой яг дунд нь байгаа тэр хурал дээр байгаа үгээрээ сонсоод байхад манер юу гэж тэр одоо лоо хулгай яриа шиг үг харагдаж байна. Тэгэхээр лоо хулгайч хэлж штэ тийм асар их одоо ядлага тийм нүгэлсэн тийм нүгэл хийсэн. Гэхдээ нэг юм тэгээд яг тэндээсээ ухаарлал аваад гониглаад тэгээд ер нь ийм одоо шүүмжил намын дотоод үйл хэрэгт одоо эвэл жирийн гишүүд нь оролцохгүй одоо дагаж дуурайсан тийм ээ хитрхи захиргаалтанд автсан ийм үйл явц бол осолтой шүү гэдгийг л банк одоо хэлээд байдаг байсан байна гэж дүгнж байгаа. За тэгээд манерийн нэг бас нэг ажлын жойсон нэг ажлын бас нэг тийм хэзээ ч алдаж болохооргүй арга барил байсан юу гэвэл багийн дарга байсан хүн багийн даргыг сайн хийсэн хүн багаа нүүдэн татсан хүн сумд очиж болно. За сумын дарга хийгээ сумаа нүүдэн татаа сумын ажлыг нүүдэн татаад сайн ажилласан хүн бол аймагт очино. Аймгийн дарга хийж болно. Аймагт удирдах ажил хийж болно. Аймгаа сайн авчираад аймгийг нүүдэн татсан энэ хүн бол одоо улсад одоо нэг ямар нэгэн яамны сайтын ажил хийх болцоотой. Сайтын ажиллаа сайн хийх юм бол сая одоо улс төрийн төвчөө тэр одоо урдын их хурлмал руу ингэж орж ирэх ийм учир жамцантай ингэж шаталгасалгүй өөрийгөө туршилтанд өртөөж одоо ажлын арга барилыг хөрөнгөлүүлж иж хөгждгийн шүү явдгийн шүү гэж ингэж үздэг байсан учраас мань хүний Чойсонгийн үед байсан 13 яамтай байсан юм. Чойсонгийн. Тэгээ 13 яамны 13 сайт бол 13-аар тэр багаас их сум аймаг засаг захиргаа нэгж болгоноор дамжиж ирж тэнд одоо шалгалтад шүүлгэж ингэж ирдэг байсан юм аа. За Чойсонгийн ажлын арга барил бол энэ байсан гэж. За алдааг нь бол би зөвшөөрөхгүй алдаатай байсан. За ганцхан шиг юм тэр одоо хойд ордгшийн дундаас юм улсыг аль нэгнийх нь хараат болохгүй авч үлдэх энэ дээр бол хатуу зогссон юм байна гэж. За тэгээд энэ Чойсон готой хамааралтай үйл явдлаа манер жаргаж хэлэхдээ за энэс хойш бол хэн авч явсан бай. Мэдээч тийм ээ одоо ядаа яригдана. Тэдэн бол яаж авч явсан юм бэ? Тэдэн бол энэ бүх юмыг алдагдуулсан юм аа. Ингэж ярьсан байна. За энэ удаад бол одоо ингээд лоо хулгай хаан ярианы эпизодуудыг ингээд жаргая. За дараа нь нөгөө автоматагаар уудсан дараг өчгч. Тэгээ би нөгөө яагаад орж ирэхдээ санаандгүй ч ярьсан юм шүү дээ. 90 оны энэ атсан хувьсгал эснээс Монгол эрхлүүний нар мандснаас хойш бид олон зүйлийг олж харж таньж мэдэх гэж хичээдэг болж одоо ингээд та хоёр ингээд танаар ном зохиол яриулаад энэ болж байгаа түүх номнуудыг ингээд их сурвалж ин уншуулад яриулаад байгаа учир шалтгаан. Яг энэ 90 оноос өмнө бүгд таг харанхуй нүхэн дотор амьдарч байгаад гэрэл гаргаад өгсөн ч буцаад тэр нүх рүүгээ орох гээд тэр харанхуй руу орох гээд тэр харанхуй нийгэмлүү бусдыгаа чирхгээ тэрэндээ үзээ ядаж хорсдог ийм бүхэл бүтэн хүн сүргийг бүтээсэн байна. Одоо тэр Халтмаагийн Батулга гэдэг хүн одоо энэ ингээл харж хат ялангуяа энэ 55-аас дээш 60-аас дээш насных маань ах эгч нар маань ерөөсөө ингээл юмны учир шалтгаан олгох юм ерөөсөө байхгүй. Тэгэл зүгээр л тэр харанхуугаар бүтээдэг болцсон байна. Тийм учраас би өнөөдөр энэ тэр бурхан Будда энэ одоо өөртөө агвал гэр орондоо ингээд юу юм уу тавьсан байдаг байлгүй те зураг хөргийн тавиад тэр бурханыхаа юм тэр юм өргөж байгаа байлгүй. Тэгэхээр энийг авчирсан энэ эрх чөлөөг нулимддаг бүхэл бүтэн 30 жил дампуурсан 35 жилгээс солиороод байдаг хүмүүст л хандаж би бүр яг энийг өнөөдөр тантай тийм өнцгөөс танаас асууж яриагаа эхэлсэн. Өнөөдөр түүхийн үнэн жишээ нь лоо хулгайн түүхийн үнэн бид мэдэхгүй бол лоо хулгай гэж нэг муухай хүн байсан. Тэгээд хөөгдөд ингээ хүснэ л гэж тийм л ойлголттой байлаа шүү дээ. Өнөөдөр түүхийн үнэн мэдчихэж байгаа. Бид нар айгүй олон зүйлийг эргээд би яагаад 90 оноос хойш түүхтэй дандаа юмыг холбож ярихыг хүсэж болсон бэ гэхээр энийг л бид тортож энийг л ойлгуулж явахгүй болвол за яг хөө манай улмаа эдрүү их ойлгоод мэдээд ингээ харддаг болж.
Гэтэл нөгөө талд нь тийм харанхуй хүч яг тэр хүмүүс ингээд тэгээ одоо танаа нутгийнч бас тийм мөнх баясгална. Би Халтмаагийн Баттулгын багт байхдаа би өөрөө бахархдаг те. Энэ элбэг дөржийн хүн гэж хэлүүлээгүүд баяр цогтын хүн гэж хэлүүлээгүүд би баяр шоронд орсон тэр баярын хүн гэж хэлээгүүд би өөрөө бахархдаг гэж байна л да. Би бол элбэг дөржийн хүн, Баттуулын хүн, Сосрормын хүн гэж хэлүүлэхээр бахархдаг. Нөгөө талд маань ийм том хар хүч байна шүү дээ. Бүхэл бүтэн ингээд Монголыг хорлцсон те Монголын хувь тавиланг сүйтгэж байгаа энэнгээр бахархдаг хүмүүс байна шүү дээ. Тийм болохоор энэ 90 оны энэ ардсан хувьсгалын эрхчлөөний нар маань зүйл хэргийг заавалчгүй ярьж явах хэрэгтэй юм байна гэж дүүн бодоод байхгүй. Тийм байна. Тэгэхээр би ч гэсэн одоо чамтай анх ингээд энэ эрхчлөөний сэдвээр ярихдаа бас их төв алгасч ярьж байсан юм байна. Яагаад гэвэл одоо яагаад би энэ түүх рүү эргээд орсон бэ гэвэл энэ шүү дээ. Карл Менгер, Зенгер, Мизис Сентер гэдэг бахаар энэ одоо Монг баясгалан мэтийн сүргэнүүд чинь энийг ойлгохгүй унших тэнгэлч байхгүй энд хүрчихгүй шүү дээ. Тэгэхээр яагаад би ингэж бодож байгаа чамтай яриад хоёлаа эрхчлөөний тухай ярихдаа эрхчлөө хэдийг өгдөг бэ гэдгийг ярьж штэ би тэр. Эрхчлөө хүн өөрөөхөө байхгүй дөхөн эрхчлөө өмчгүй байхад дөхөн эрхчлөө төрд өмч төвлөрөхөөр хүн эрхчлөө эрүүл сарвал сэтгэхгүй байхгүй байхаар хүн эрхчлөө мухар шигтэй болохоор хүн эрхчлөө нэг хүнийг дахин шүтгэхээр хүн. Тэгэхээр зэрэг ийм эрхчлөөгөө өхүүлж байгаа хөдлөлттэй бол одоо яриад байх юм алга шүү дээ. Тийм ээ би чинь одоо тэр одоо бидний зөнгөөр навчхаа бид ажил амьдралаа өөрсдөө дэлхийн өрөөр гэдэг ийм аппаризмс хэл яриад явъя гэхээр зөв энд холдчих гээд байсан байна. Тийм учраас хэдэн дугаар явцсан шүү дээ. Тэ болно. Цөөхөн хэдэн дугаар явсан. Чи одоо эх жилээс юм уу тэрний дараагийн жилээс л эргэж оруулж ирнэ болохоос тэр чинь ингээд хитэдэд холдчих. Тэгэхээр одоо хүмүүс яагаад лонхол зугаан дахаа ярих лонхол одоо бид тэр юм түүх ярьлаа тийм үү? Ер нь одоо энэ 3 том докторийн Лонжо доктор, Бацаахан доктор, Баатар докторын хоёугаар ингээд жимээр биднийхэн судалгааны имийг хүргээд бол би их мэддэгтэй биш. Хүмүүс уншиж судалсан л да та. Энэ сонсож байгаа хүмүүс мэддэггүйтэй биш байхгүй юу? Бүгд л мэдэх боломж бий. Тэгэхээр би бол шатлахаа хэрэг өөрийнхөө олж харсан, хуримтлуулсан энэ толгой руугаа юулж явсан. Тэр нэг жахан туслаасаа хүмүүст өгье. Тэгээд хүмүүс аваад одоо юу гэж бодох тэдний өөрсдийн ирэх шүү дээ тийм үү? Тэгэхээр лоохожгүй амьдрал гэдэг бол тэр чигээр нэг хувь хүний тэр хувь хүнийг төрсэн гэрэг үл үр хүүхэд төрөл садангийн амьдралын цогцлоо байгаа байхгүй юу? Бүр цогцлоо шүү. Тэгэхээр энэ хүн тийм хэцүү үед хэний ч өөр бууж өгөөгүй 94 насалсан. Түүхийн 94 жил насласан. 94 жил наслахтаа амьдралынхаа 25 жилийг дандаа хараа хяналтанд айц хүүцтэнд өнгөрөөсөн байна. Үр хүүхдэн ч гэсэн тэр тийм ээ. Айн жилэн ч гэсэн тэр. Тэгэхээр би тэглээ сая ах нь Лон хуулгай хаан ихнэр бүрэн жаргал ихч одоо ирэх гэж байгаа юм байна ястаа. Хаан санаа тэнхлүү яриа хөрөө цэцэн сэлмэг сайхан байна. Тэр ихчээрээ хүүгээр нь одоо яриа хэлгээд нөгөө нэг би нэг 30 хэдэн анги хийж одоо 50 гаруй тэгээ тэрийг хийж байгаа. Тэрийг сүл телевизэд хийгээд хэлсэн. Лон хуулгайн тухай чамтай ч ярина гэрүүл энийхээс яриулна. Тэр бол дуус мөн өргөн үрээтэй юм байна. Тэгээ харин сант тэгжин л дээ бид тэрх баярлж байгаа гэдэг. Тэгээд аавын амьдралын тухай ингээд та яриад. Тэгээд ах нь бол одоо багсаар жоох мэдсэнийг л ярих гэсэн чинь надад урам хайрлан лээ. Та ингээд хин Чинбат та ингээд ярихлаар ингээд хөврөөд тэгээд нэг нөхөд ингээд кино үзэж байгаа юм шиг ингээд ярьдаг шүү та. Одоо тэрийг битээ хаяа ингээд үргэлж ингээд яриараа гэдэг. Өөрчлөлт надад ингээд би жоохон нэлээд урам орсон байхгүй юу. Тэгэхээр өнөөдрийн энэ хэний нэг муу жоохон 10 хэдтэй хүүхэд төр говьтойгоос ирээд тэгэл өндөг гэж чадахгүй байсан хүүхэд энэ дэлхийг яаж ойлгож одоо ингээд хэлээд яваад шүү дээ. Тэгтээ нэг эрхчлөөний жимээр явааг байгаа шүү дээ. Өнөө эрхчлөөнийхөө эсрэг сургууль шураад яваад байна тий. Тэгсэн хэрнээ энэ чинь эрхчлөө энэ чинь өмчийг хэмжээс юм байна би ухаарах тусам энэ ижил явахта зөрчилдөд өөрөө тийм ээ тэгээд ирж байгаа байхгүй. Тэгээд цаавшингийн тухай чинь
манай туушрсангүй, жойсон гэж тоо муухай гэсэнгүй, гомон гайхамшигтай гэсэнгүй. Ер нь их бодтой юм. Хөөсөн бол ийм авах юм ганц юм. За хангахын бол энэ хүн тэр нүгэл мүгэл юм тийм байх гэх тийм ээ. Ороод нэг удаа уулзсан. Нэг л удаа уулзаад дараа нь одоо явах замд нь үтсэн. Ийм л хоёр үйл явдал болсон ба шүү дээ. Хэрвээ манай хүн чойсон готой нэлээд ойр байгаа дотоосоод уулзаад удсан болвол магадгүй нөгөө чидэн болтсон тойжин дургуй шүү дээ. Тэрний шигэж болох магадлал өндөр байсан байж мэдээ. Яг л энэ өөрөө нөгөө тийм хөвчлөөний хичвийн оюун санаатай хүн байж тулаад байгаа. Одоо тэр их сонь байгаас тахт дэлхийн 2 дугаар энэ Оросуудын эх орны дайн гэж нэрлэдэг энэ дэлхийн 2 дугаар дайны үед монголчууд энэч хувийнхан юм ийдсэн байгаа үстэй. Тэр дэмжих гэдэг хүн чи гар урдчуудыг цуглуулаа хувийнхан байгаа үстэй. Тэрнээс биш хувийнхан хийсэн байгаа. Би энэ тэрийг тодтогч хэллээ шүү дээ. Тэрийг тоохоцгоо жигтэйг олж харсан байгаа байхгүй. Энэ хүн чинь биш одооных нь бол маркетинг менежмент сайтын хүн байгаа үз гэж. Тэрний чинь тоохоцгоод бол гочин таалагдсан байх шүү дээ. Тийм учраас дэмжихгүй байхсан. Дэмжихгүй бол өөрөө хөлбөр дэмжихгүй бол хувийн компанийг бий болгож байсан хүн биш. Ерөөсөө тэр хувийнхан чинь ийм хийх юм аа гэдгийг харуулсан байгаа байхгүй. Хэдий одоо засаг аргаа ядаад одоо дайны үед өнөө хойд ахна хаяад ирж штэ. Хаяад хаяхаар ороход усламж гуугаад мал хөрөнгө хамгийн дээрэмдж аваад хэрэглээд ингээд эхлэнгүүт нь за тэгээд ядрах зоогч нөхрийн чанар гэдэг стаар нь тэгжсэн гэж байна шүү. Аргаа ятгах. Тийм дээрч байгаа. Тэгээд ийм юм болж исэн юм аа. Тийм болохоор энэ худлаа хэлж хүмүүсийн боломжийг хулгайлж байгаа энэ үйл явдал энэ хүн сүрэг үлдээсэн байгаа эдлэг ингээд нэг эрүүл ухаанаар харж хасаал гэдэг. Тэгээд дараагийн юм дээр үргэлжлэхдээ живтэр лоохозгоор нэлээд удаа ярина. Угаасаа ярихаас шаардлага. Дараа нь ямбуугаа яригдана. Дараа нь тэр нөгөө самплийн жалан ааж гэдэг хүн чинь бас тэр тухай ингээд ярина. Яагаад энийг яриад байгаа улирсан боловсон юм яриад гэж зарим нь тэгдэм байна. Тэр ч залхуу хүний зам. Улирсан боловсон юм яах гэж байгаа гэдэг бол залхаг л хүний зам. Тэгэхээр энэ улирч өнгөрсөн түүх болгон чинь бидний урагшаа харах замын одоо дохоо, зангаа, сануулга, анхааруулга болж байна шүү дээ. Тийм ээ. Энд чинь бидний эрүүл ухаантай болох хэлбэр шүү дээ. Тийм. Одоо лоохозгын тохиол бидэд өнгөж эхэлж байна. Энэ хүн одоо энэ чинь коммунист намын дээд сургуулиан төгссөн, Тэмрээ-Азамын академи төгссөн, Тэмрээ-Азамын академид сурж байхдаа спринтурт байхдаа Эрдмийн зэрэгцэл хамгаалах гэж байхдаа ирээл үзэл тараал тэгэл дарааных нь тэр хөөгцөн, туухцэн 6 жил шоронд орсон амьдрал бол ёо юм шигтэй тийм юм байна. Тэр нэг эрүүл ухаанаа байхын тулд нөгөө нэг харах бол таны нөгөө хэлдэг суртаалын мунхаг гэдэг юм одоо хүртэл арилддаг юм байна. Энд чинь уул нь 35 жил болсон. Одоо нэг 60 гарч байгаа хүмүүс чинь та нарыг одоо цугл байсан л хүмүүс шүү дээ. Тэгэл уншиж мэдгүй явсаар байгаа тэр суртаалын социалист лагерийнхаа суртаалын мунхаг тэр залхуугийн мунхаг хоёр. Энэ их хурлын гишүүдийн дунд чинь юу Монголын улс төр эдийн засгийг авч явах хүний хамгаалсан хууль батлан байдгүй өөрсдөө суртаалын мунхагт орсон хүмүүс шүү дээ. Тийм. Ялангуяа фэшн суртаалын мунхагт орсон 10 гаруй биш юм байна шүү дээ. Тоол бол мэдгүй хэд байгаа юм. Мэдгүй. Ер нь бол тэгэл ихэнх нь тэр суртаалын мунхагт орсон. Тийм. Одоо тийм учраас юунаасаа зүгээр байж хүмүүс баялаг хувааж хүмүүс балаардаг юм яриад. Компани байж болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Тийм. Ийм суртаалын мунхаг. За төрөлхийн мөнхийг л хэзээ арилж чадахгүй. Тийм. За суртаалын мөнхийг залхуугийн мөнхийг бол арилгаж болно. Арилж болдог. Тийм. Гэхдээ нэг юм хэлэхэд угаасаа төрөлхийн мөнхийг нь их байж суртаалын мөнхийг евро залхуугийн мөнх руу орно шүү дээ. Тэгээ төрөлхийн мөнхтэй холбоотой. Ер нь тэгээд юм уншиж учир шалтгааныг нь олохгүйгээр ингээд би өчигдөр ингээд Батулгыг дагаад байгаа хүмүүс хэн байгаа юм бэ гэж бичиж яхад өөдөөс тэр доор комент бичсэн хүмүүс Батулгыг өмөрч бичиж байгаа. Би бол өөрсөндөө нь хандж байгаа юм ба. Та нар ингээд боломжоо алдаад та нарыг ингээд хуураад та нар улам мунхаг болоод байна гэж бичээд байхад Батулгыг өөдөөс өмөрч бичиж байгаа. Тэгээд гэсэн толгойгүй хүмүүс тэгэл дуусаа шүү. Тийм тэгээд тэр мөнх баясгалангийн тэр нэг мунхаа тэр монголчуудыг энэ үзэл баримтлал үзэл санаа гэдэг юм бол энэ идеолог гэж энэ улс төрийн хэллэг нэр томьёо. Тэрнээс бүх хүмүүсийн юмыг дээрэмдж аваад хувааж өгөх энэ бол үзэл санаа гэж бол уучлаарай энэ
тэрийг ингээд коммунизм байгуулна гэж бодож байгаа бол одоо наач бүтлэхгүй. Тэгээ тэрийг байгуулах гэж байгаа бол тэгээд явахгүй. Бидэртээ өгснээр жир зууралдаад байгаа. Гэхдээ дэлхийд яар байгуулах гэж оролдоо дуусч байгаа. Цэнгэл дууссан. Тийм нэ шүү дээ. Тий. Тэрүүний нөгөө капитализмыг муулдаг шиг тийм ээ. Тийм байна. Тэгэхээр ер нь одоо эхлээд би тэр ярьлаа шүү дээ. Мухарсгийн талаар ч юм уу за ингээд өнөөдөр ингээд дүйцэн өдөр мөдөр гэж одоо ярьж байна шүү дээ. Энэ хэдийг ярьдаг байсан. Хизээ байхдаа ярьдаг байсан. Мэдчихгүй. Ярих нь энэ үйлдэл хизээ байхдаа хийдэг байсан. Мэдчихгүй байхгүй. Тэгэхээр шүтэж биших хэрэгчлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх хэрэгчлөө, өмчтэй байх хэрэгчлөө, тийм үү, баян байх хэрэгчлөө, тийм үү? Тийм биз дээ. Тэг хамгийн гол нь хүн өөрөөрөө амьдрах хэрэгчлөөг авчихсан. Энэ шиг том ингэж өөртөө ухаарч ойлгох тэр том орон зайгаа алдах гад ингээ буцаад ингээ магтаад байж байгаа. Хин нэгнийг магтан дуулагчдад хэлэхэд чи өөрөө өөрийгөө ядалж байгаа, өөрөө өөрийгөө хянгардаж байгаа, өөрөө өөрийгөө хөнөөж байгаа л ийм л хадгийн зүйл үзэгдэл шүү дээ. Тэгэхээр Батулгыг мартахын оронд миний амьдрал юу вэ? Би хаана эсвэл одоо яг Батулгад авилгадуулаад юм уу бөхсдүүлээ ч юм уу бөхснөөсөө цаашаараа бүлдэгдүүлсэн хүмүүс бол тэгж л ярих нь зүг байх л да зайлшгүй. Тэр бол малины малтай ялгаа. Малины малтай ялгаа. Малины мал гэдэг тийм. Тийм. Малин гэдэг чинь муу малыг малиндаа тэгээд ичсэн явуулаад манай. Би л малинд нэгэд хаач нөгөө керосинд оруулах шиг бодоод авахгүй юу гэсэн чи дараа нь төвшөөтэй ирээрэн дээрээс малинд нэг гэдэг нь ингээд ялгаж жагаад тэгээд явуулчихдаг гэсэн юм билээ шүү дээ. За өнөөдрийнхөө яриаг жаргая за тэгээд эрхчлөөгөө малиндахгүй шиг л бодсон бол тэгээд миний доор бичээд байгаа хүмүүст би хэлчихье. Би энэ Батууд сосроор мэлбэгдээр зүгтдэг 3 хүнээр чинь бахархдаг юм аа. Миний бахархлууд би хүнддэгдгийн. Тэрнээс би нүдэнэ дэдрийг дагаад явна гэсэн үг ерөөсөө биш. Энэ авчирсан эрхчлөөнд нь би өөрөө байгаа учраас бахархаж хүндэлж ингэж явдаг хүн, ойрхон байхыг хүсдэг хүн. Тэгээд тэрийг мэдсэн бол одоо сайн байна. Тэгээд доор орж ирэл үүлийн нохоо, соогийн галзуугийн нохоо гэдрийг. Ер нь шүү хүн өөрөөрөө бахархаж, өөртөө үнцэнтэй байж, өөрөөсөө урахгүй байж, өөрийнхоороо нөгөө хүний эрхэн жарахаар өөрийн эрхэн зов гихчээр тэгж амьдрах хэрэгтэй юм байгаа. Чойнм хэлсэ гэдэг чамд ямар нэгэн бахарх юм байхгүй бол чи дуусаа гэсэн үг гэж. Чи ямар нэгэн бахархалтай байхгүй бол тийм үү? Үндэснээр, хэл соёлоор, хин нэгний бүтээснээр, өөрийнхөө бүтээснээр өөрийнхөө хүнд хандж байгаа хандлагаар өөрөө хүнд гай болохгүй байгаагаараа бусдыг өөртөө гай болгуулахгүй байгаагаараа бахархаж явна гэдэг нь хамгийн чухал. Тэрний нэг бол одоо лоох уцгаа явах юм. Тэгээд би чи ажил төрөл хийдэг юм аа. Тэгээд та нараа тэжээдэгдэх гэж бодлоод итгэв. Манай ахнаар чинь бүгдөө тэтгэврийн хүмүүс шүү дээ. Тэгээд би өөрөө ажил төрөл хийж амьдралаа авч явдаг шүү. Тэтгэвэр боо харж ихтэй их баярлалтай шүү. Манай ахнаар чинь бүгдөө нэмцэн байхаар шаналдаг шүү. Тэгээд тэтгэвэр жоохон зохиомлоор нэмчихээр шаналдаг шүү. Тэгээ ийм учиртай юм байгаа шүү. Тэгээд бидний яагаад энийг яриулаад байгаа юм гэхээр нэг жоохон тархиныхаа тэр буртаг зунгийг арилгах чийл гэж бодоод байгаа юм. Тэгээд өнөөдөр эрхчлээрээ энэ хүрээд нэг юм хэлчихв үү? За тэгээ хаа. Суртаалын Монгол, залхуугийн Монгол, төрөлхийн Монгол. Энэ гурвыг нөсгөөд олоод харах та. Яг. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн эрхчлээрээ энэ хүрээд өнгөч дараагийн 5 гараг дэргээ болцгоё.